Та бүхэн сайхан наадж байна уу? Мор хурдан сум мэргэн бүх хүчтэй сайхан наадж байна уу? За тэгээд та өөрийнхөө дэргэд урд талд, хойд талд, баруун талд, зүүн талд байгаа нэгэндээ одоо сайхан наадж байна уу гэд бүгдээрээ би энд бас мэдлэгээ өгье. Тэгээд таныг харахтаа баяртай байна гэж. За та бүхнээр сайхан наадж байна уу? За Солонгост байгаа бид нэр энэ 19-ний өдөр паажууд наадахаар байгаа. За тэгээ манай чуулган тэр арга хэмжээнд зохион байгуулалтанд оролцсон. Тэгээ манай Магдалины баг за бас миний бие тэр арга хэмжээнд нэлээд зохион байгуулалтанд нь өөрсдөө зориулж байгаа. Тэгээд ирэх нэм гариг бол бид нэр паажууд байгаа газарт 93 наадмаа хийнэ. Тэгээд энэ дэлхийн бүх үндэснээс илүүгээр наадах энэ сайхан уламжлалыг өгсөн эзэн хүндлэгдэж, дээдлэгдэж алдаршуултугай. За тэгээд өнөөдөр чуулганд өгөгдсөн үгийг дуудахдаа би баяртай байна. За тэгээд сургаалын өгөгдсөнээр маань улс үндэстнийг өөрчлөх 4 тунхаглал гэсэн байна. За тэгэхээр миний ард түмэн, миний улс орон эзний нэрээр өргөдөх болтугай. Миний ард түмэн үнэхээр өөрчлөгдөн шинжлэгдэж бүх үндэстнийг өргөх болтугай. За тэгээд бичээсийн хэсгийг би дуудъя. За Есүс за Лук номын 4:18-аас 21-р хэсгийг за та бүхний хөтөлбөрийн арт талд байгаа. За би энэ хөтөлбөрийнхөө хэсгийг уншсан хараад дуудаах юм. Есүс өөрийн өссөн хот Назартаа ирж заншсан ёсороо амралтын өдөр синагогт орж судраас уншихаар босов. Түүнд иш үзүүлэх Исаигийн номыг өргөн барив. Есүс номыг нээн доор бичигдсэн эсхийг олоод эзний сүнс над дээр байна. Учир нь сайн мэдээг ядуус дэлгэрүүлгэж тэр намайг тусалсан юм. Тэр намайг илгээсэн нь онцлогчдод эрх чөлөөг тунхаглах, сохруудад хараа оруулах, дарамтны байшдыг шүлүүлэхийн сацуу. Мөн эзний тааламжийн жилийг тунгалахын тулд болоо. Номоо хуульж харгалзагчид эргүүлэн өгөөд суув. Синагогт байсан бүгдийн нүд түүний ширтэн байлаа. Тэр тэдэнд хандаж энэхүү судар өнөөдөр сонсголт тань биелээ гэж айлдваа. За үнэхээр гайхамшигтай. Аашлаа. За яг одоогоос 24 жилийн өмнө анх 91 онд Есүс Христийг аврагч эзнээ болгож хүлээж авсан. За тэр үед яг Есүс Христэд итгэсэн итгэлээр дамжуулан эзэн өөрийн ариун сүнсийг өгдөг гэсэн тийм баталгаа байсан. За тэгвэл өнөөдөр эзэн үнэхээр Есүс Христ бол цорын ганц Бурхны хүү гэж итгэж байгаа бүх хүмүүст эзэн ариун сүнсээ өгдөг. Энэ ариун сүнсийг өгөх тодорхой шалтгаан байгаа. Тэгвэл өнөөдөр тэр ариун сүнсний хийх тодорхой 4 тунхаглалыг би та бүхэнд хуваалцах хүсэж байгаа. За тэгвэл тэр үед би Есүст итгээд тэгээд эзний тэр ариун сүнсийг хүлээж аваад тэгээд сайн мэдээний анхны сайн мэдээний үйлчлэлээр дарханд очсон. За тэгээд дарханд яг айлын том өрөөнд за анхны яг 91 оны 12 сард байсан. Дархны хүмүүст яг итгэлийн тухай яг хичээл зааж байхад тэр дарханд байсан ч тэр гэрийн бүлэгт байсан хүмүүс минь яг эзнээс гуйхтаа тэгж гуйсан. Их эзэн минь та бидэнд ариун сүнсээ өгөөч гэж залбирсан. За тэгэхээр тэр залбирлын дараа би тэднээс асуусан. Та бүхэн Есүс Христэд итгэдэг үү гэж асуусан. Тэгээд тэд бүгдээрээ тийм ээ бид Есүс Христэд итгэдэг. Та нар мөнхийн эзний цорын ганц хүү бидний аврагч эзэн гэдэгт итгэж байна уу гэсэн.
Тийм бид итгэдэг гэсэн. Тэгвэл яг энэ итгэлээр дамжуулан эзэн бидэнд ариун сүнсээ өгсөн. Тэгэхээр эзэн та ариун сүнсээ өгөөч гэж залбирвш, харин та бидэнд ариун сүнсээ өгсөн гэдэгт талархъя гэж та бүхэн гуйгараа. Тэгээд олон эзэн юу ихийг бүгдээр харцгаая. За тэгээд бүгд дараа нь дахиад үргэлжлүүлээд хамтдаа эзнээс залбирч гуйсан. Гэтэл тэн дотор маш олон гайхамшгууд үйл явдлууд хөдөлж эхэлсэн. Тэгвэл өнөөдөр би та бүхэн нэг зүйлийг тунхалмаар байна. Есүс Христ бол Бурхны цорын ганц хүү, бидний аврагч эзэн итгэж байгаа хүн бүхэнд эзэн ариун сүнс өгсөн юм аа. Тэгвэл одоо таны дотор ариун сүнс байгаа юу? Юу гэж бодож байна? За яг ариун сүнс байгаа гэж бодож байгаа 70% байна уу? 100%? За тэгвэл эзэн тэр ариун сүнсийг нэг өдөр өгчгөөд за тэгээд за энэ ер нь онцгүй байна да гэж буцаад авдаг тийм эзэн биш. Яг анх энэ итгэлээр дамжуулан тэр ариун сүнс таны дотор орсон бол тэр ариун сүнс мөнхөд энэ эцсийн амьдрал хүртэл тантай хамтаагдгийг амласан ба. Тэгвэл эзэн нэг өдөр таныг гараа өгчгөөд буцааж татаж аваад дараагийн өдөр хөлөө өгөөл. За тэгээд хөлөө татаж аваад ийм эзэн биш юм аа. Тэр эзэн өөрийн тэр яруу алдар сүр хүчээрээ өнөөдөр ч гэсэн таны дотор байгаа. За тэгвэл ариун сүнс таны дотор байгаа бол та тодорхой 4 зүйлийг өөрийнхөө үндэстэн ард түмэнд хийнэ гэсэн үг. За тэгвэл би өнөөдөр та бүхэнд эзний ариун сүнс үнэхээр баттай байгаа гэдгийг үнэхээр батлаж тамгалж байна. Тэгвэл Исая номын хэсэг дээр энэ дээр ингэсэн байна. Эзний сүнс над дээр байна. Учир нь сайн мэдээг ядуус дэлгэрүүлгэж тэр намайг тосолсон юм аа. За тэгвэл ариун сүнсний нэг хийх онцгой гайхамшигтай нэг үүрэг нь бол нэгдүгээр тунхаглал бол сайн мэдээ. Сайн мэдээ. Тэгвэл танаар дамжуулан энэ баярт мэдээг, энэ сайн мэдээг эзэн тунхаглуулах болно. Тэгэхээр та явсан газар болгондоо, зүг болгондоо Есүс Христ бол цорын ганц Бурхны хүү, тэр бидний аврагч эзэн, тэр үгсэн боловч 3 хоногийн дотор дахин амьлж тэр бидний эзэн болсон гэдгийг бид тунхаглана гэсэн үг. Тэгвэл энэ тунхаглал бүх дэлхийг өөрчлөх, хүмүүсийн амьдралыг өөрчлөх яруу алдартай тунхаглал юм аа. За тэгвэл өнөөдөр таны дотор тэр ариун сүнс байгаа бол та өөрийн ирэхгүй уулзсан болгондоо тэр газар бүрдээ сайн мэдээг тунхаглах болно. Тэгэхээр та үнэхээр ариун сүнсэнд эрх мэдэлтэйгээр замыг тавьж өгөөрэй. Магадгүй та өөрийнхөө дотор тэгж бодох юм. За би ярьж чадахгүй. Энэ бол миний хийх зүйл биш. Би Есүст итгэхэд удаагүй. За надад туршлага байхгүй. Би Библийг уншиж дуусаагүй. Би Библийн сургууль сураагүй. Маш олон шалтгаанаар та тэр ариун сүнсний илэрхийлэх тэр сайн мэдээний үгийг хорж иж магадгүй. Харин ариун сүнсний хийх цогцтой тэр тунхаглал нь бол нэгдүгээр чухал тунхаглал. Энэ бол сайн мэдээ юм аа. Тэгвэл энэ сайн мэдээгээр дамжуулан хүмүүс эзэн дээр ирэх болно. Тэгвэл энэ сайн мэдээгээр дамжуулан үнэхээр эзний хаанчлал тэлж тэр мойрын сүнсний ханан хэрмүүд нурж унах болно. Тэр газар нутагт байгаа бүх харанхуй мөн мухад зүгсүүд эзний өмнө сүгдэх болно. Тэгвэл үүнийг бид тунхаглахаар эзэн бидэнд ариун сүнс өгсөн юм аа. За тэгвэл өнөөдрөөс эхлэн би Галил чуулганы эзний ард түмэнд хамгийн чухал эзний тунхаглалыг зарлж байна. Тэгвэл та бүхэн эзний сайн мэдээг эзний бүх бүтээлд нь гэсэн ба. Тэгвэл та бүхэн өөрийн хөрштөө, өөрийн найздаа, өөрийн ах дүү нартаа Есүс Христийн гайхамшигт үннийг тунхаглах тун. За сайн мэдээг тунхаглахын өмнө тодорхой би өөрийнхөө жишээн дээр нэг зүйл хуваалцъя. Би тодорхой ойр төрлийн хүмүүсийнхаа өөрийнхөө хуруунд дээр ингээд эхний үсгний
одоо бат гэд нэртэй байх юм бол Б гэж бичдэг. За дорж гэд байх юм бол Д. Дандаа тэр үсгийг за тэгэхээр би өдөрт 5 хүнд би эзний сайн мэдээг тунхлая гэдэг. Тэгээд тэр 5 хүнийх нь нэрийг бичээд эхлээд эзнээс гуйдаг. Эзэн минь надад тэдэнд сайн мэдээг тунхлах хүчийг өгөөч, үгийг өгөөч, замыг өгөөч, боломжийг өгөөч, цагийг өгөөч, эзнээс гуйдаг. За үнэхээр тэр гуйлтаар дамжуулан тэр 5 хүнд эзний сайн мэдээг тунгалсан байдаг. За тэгэл дараа нь дахиад үргэлж харин бид тэр хүмүүсийн төлөө эзнээс гуйх юм бол эзэн тэр хүмүүсийн зүрх сэтгэлийг бэлдэж өгдөг. Үнэхээр хүн бүхэнд сайн мэдээг тунгалах нь үнэхээр чухал юм аа. Өнөөдөр таны хамгийн ойр дотны хүмүүс эзэн дээр аврагдах хэрэгтэй байна. За уушлаарай. За Новод эзэн асар том хөлөг онгоц авдрыг байр гэдэг даалгавар өгсөн. Яг л энэ дэлхийн хүмүүс бүгд муу мухай гим нүгэлд автсан учраас би тэднийг шийтгэнэ. Энэ удаа би усан галав юулнэ гэж. За тэгээд Нова маань 120 жилийн турш тэр модоор хөлөг онгоцыг барьж байсан. 120 жилийн турш. За тэгээд 120 жилийн турш хөлөг онгоц барьж байхдаа эргэн тойрон ба хүн бүхэнд тэр эзний шийтгэл хэлдэгсэн. Та нар гимшээ. Гимээсээ эргээ. Эзэн удахгүй шийтгэнэ. Тэр 120 жилийн турш хөлөг онгоцоо барьж байхдаа гэтэл эргэн тойрон байсан хүмүүс бүгд доогдох байдаг гэсэн. Энэ газарт хизээч ус байхгүй. Бараг цүл газарт чи ямар том онгоц хийх юм бэ? Энэ бол солиотой байх. Энэ бол тэнийг байх. Түүнийг доромжилдог байсан. Гэтэл Нова итгэмжтэйгээр тэр өөрхөн хөлөг онгоцыг барьсаар байсан. Эргэн тойрон байх хүмүүст тунхаглалыг хэлсээр байсан. Сайн мэдээг эзэн дээр ирээрэй гэдгийг хэлсээр байсан. Тэгээд эзний тогтоосон цаг болох үед үнэхээр 40 өдөр 40 шөнө бороо орсон. Тэгээд газар дийлхий бүгд усанд автах үед Ноахын эхнэр түүний 3 хүүгийн эхнэр нийтдээ 8 хүн. За тэгээд бүх одоо жигүүртэн ан амьтад бүгд хосороо тэр хөвгч авдарт тэр хөлөг онгоцонд орсон баг. Тэгвэл Ноах бусад хүмүүсийг аварч чадаагүй ч гэсэн тэр өөрийн гэр бүлээ ойр дотны хүмүүсээ аварсан баг. За тэгвэл та бүхэн магадгүй хүмүүст энэ үннийг хэлэх үед хүмүүс дургуутсан. Харин тэр нь хамаагүй. Харин та энэ сайн мэдээний тэр тунхаглалыг өдөр бүр итгэмжтэйгээр тунхалж авах хэрэгтэй юм аа. Яг л энэ нь хүн бүрийг аврал түргэх Бурхны хүч юм аа. Тэгвэл сайн мэдээгээр дамжуулан хүн бүхэн аврал ирд юм аа. Өөр Тэнгэрийн доор авралд өгөвт нэр байхгүй. Өөр ямар ч боломж байхгүй. Тэгвэл хүмүүс буян бүтээх замаар авралыг авч болно гэж боддог. Гэвч буян бүтээх замаар авралд өгөгдөхгүй. Зөвхөн Есүс Христээр дамжуулан хүн төрлөختөнд аврал өгөгдөхөөр Бурхан өөрөө энэ төлөвлөгөөг шин гэрээг энэ дэлхийд өгсөн юм аа. Тэгвэл Есүс өөрийгөө би бол зам, үнэн, айман, хүн зөвхөн надаар дамжин тэр мөнхийн эцэгт хүрэх болно гэж хэлсэн ба. Тэгвэл бид энэ гайхамшигт үннийг энэ баярт мэдээг тунхлахаар эзний ариун сүнсийг хүлээж авсан юм аа. Тэгвэл өнөөдөр таны дотор хэрвээ тэр сайн мэдээний тунхаглалыг хийж чадахгүй байгаа бол таны дотор байгаа ариун сүнс уйлж байгаа. Тэр ариун сүнс гомдож байгаа. Тэр ариун сүнс үнэхээр бухимдаж байгаа. Яг бол танаар дамжуулан үндэстнүүд аврагдах ёстой байсан. Танаар дамжуулан тэр улс, хот аврагдах ёстой байсан. Тэр баярт мэдээгийн тунхагласнаар чөлөөлтүүд, тэр харанхуй газарт гэрэл, ялзарсан газарт ариутгал, үнэхээр мууцсан тэр газарт шинчлэлтийг эзэн сайн мэдээгээр дамжуулан хийгдэхээр эзэн танд ариун сүнсээ өгсөн юм аа. Тэгвэл ариун сүнс тийм эрх мэдэлтэй эзэн. Тэгвэл өнөөдөр тийм агуу эзэн таны дотор амьдарч байна. Тэгвэл та тэр сүр хүчийг хэрэглэх ёстой юм аа. Тэр сүр хүчин дотор нь амьдрах ёстой юм аа. Харин танаар дамжуулж үндэстнүүд, ард түмнүүд эзэн дээр ирэх болно. За тэгвэл өнөөдөр би та бүхнийг ятгаж байна.
Тэг хүмүүс сонсох дуртайч бай, дургуйч бай. Та сайн мэдээний тунхаглалаар эзэн таныг тосолсон юм аа. Энэ бол авьяас чадвараас хамаарах зүйл биш. Энэ би чадахгүй гэдэг шалтгаан байхгүй. Яг бол ариун сүнс өөрөө таны өмнөөс тэр тунхаглалыг үндэстнүүдэд хийх болно. Ард түмнүүдэд хийх болно. Тэгээд энд байгаа хүн бүхэн надад пастраа би 1000 хүнд сайн мэдээ өргөлээ. Би 10,000 сайн мэдээ өргөлээ. 100,000 хүнд бүр 1 сая хүнд би сайн мэдээг тунхаглаа гэж үнэхээр хэлээсэй гэж би үнэхээр хүсэж байна. Тэг хүмүүс юун дээр илүү сайн мэдээг зоригтой тунхаглаж чаддаггүй гэвэл би хэн нэгэнд Иесусийн тухай ярихад энэ сайн мэдээг тунхаглахад хүмүүс итгэдэггүй гэж ярьдаг. Тэр хүн итгэх үү, итгэхгүй юу гэдэг нь өнөөдөр бидний ажил биш юм аа. Харин та сайн мэдээг тунхаглах нь таны үүрэг. За, Паул өөрийнхөө Коринтотынд бичсэн загталтаа би үрийг суулгадаг, Апол усалдаг, харин Бурхан ургуулдаг гэж хэлсэн байна. Тэгвэл өнөөдөр та ургуулах ажлыг хийхгүй. Харин та үрийг нь суулгана. Магадгүй үр суудсан нэгэнд та түүнийг услана. Харин ургах уугүй юу гэдгийг Бурхан өөрөө шийдэх юм аа. Харин та хүмүүст тэр чин үнэн эзний тунхаглалыг нь хийх ёстой юм аа. Сайн мэдээг тунхаглах ёстой юм аа. Тэгвэл энэ дэлхий дээр хүн бүхэн Бурханыг хүндлэж, Бурханыг мэдэх боломж байсаар байгаа. Энэ өрөөнд бүтээгдсэн бүх зүйлсийг хэн бүтээсэн бэ гэж хэлэхэд бид бүгдээрээ үнийг хэлж чадна. Энэ бол хүн бүтээсэн. Харин бидний гадаа байгаа нар, сар, од, гариг, мичид бүх зүйлс хэн бүтээсэн бэ гэх юм бол үнийг хүн бүхэн янз бүрээр хэлэх баг. Харин үнийг бидний итгэж найддаг мөнхийн эзэн бүтээсэн. Тэгвэл бүтээгдсэн зүйлсээр дамжуулан хүн бүхэн эзнийг таньж мэдэж хүндлэж болох байсан юм аа. Харин хүмүүс өөрийн гэм нүглээс болж тэр эзнийг таньж мэдэх боломжгүй болсон. За би тэгвэл бичээсээ нэг өөр нэг хэсэг дээрс нэг тунхаглалыг дуудъя. Ром номын 1-р бүлгийн 19. Учир нь Бурхны тухай мэдэж болох зүйл тэдний дунд илэрхий байдаг юм. Учир нь Бурхан тэдэнд ил болгосон аж. ертөнц бүтээгдснээс хойш түүний үл үздэг чанарууд, түүний мөн хүч ба бурханлаг төрх нь бүтээгдсэн зүйлсээр дамжуулан ойлгогдсон илэрхий харагдаж байгаа. Иймээс тэдэнд шалтгаан байхгүй гэж. За тэгэхээр энэ дэлхийн бүх хүмүүс Бурхны өмнө шүүгдэх болно. За тэгээд бүх хүмүүс шүүлтийн өмнө ирээд за зарим хүмүүс ийм зүйл хэлж магадгүй. Өө мөнхийн эзэн минь, өө бурхан минь. Би энэ дэлхийд амьдарч байх хугацаанд би таныг таньж мэдээгүй. Та өөрийг надад илчлээгүй штэ гэж хэлэх тийм тохиолдол гарахаар юм байна л да. Тэгээд түүнийг эзэн тодорхойлохын тулд энд хэлсэн байна. Тэдэнд шалтгаан байхгүй. Бүтээгдсэн зүйлсээр дамжуулан ойлгогдсон илэрхий харагдаж байгаа. Мөнхийн сүрвчтэй эзэн байгаа, байсаарч байгаа, байсаарч байх мөнхийн эзэн. Тэр оргүй хоосноос орчлон дэлхийг бүтээсэн, тэр дэлхий тэнгис далай түндэрч бүх зүйлсийг бүтээсэн. Тэгвэл тэр эзэн өмнө хинч өөрийгөө мөрөх боломж байхгүй. Бүтээгдсэн зүйлсээр дамжуулан та намайг таньж болох байсан. Би таны төлөө бороо оруулж үнэхээр өдөр нь нартай, шөнийн сартай, од мичтийг, уух усыг, амьсгалах агаарыг, сэтгэл зүрхийхтэй бүх сайн сайхнаад итгэж би өөрхөн оршин байгааг харуулсаар байсан гэж хэлж байгаа. Тэгвэл тэр хүмүүс шалтгаан байхгүй гэж хэлж байгаа. За тэгвэл хоёр дахь тохиолдол нь хэрвээ хүн нэг дахь зүйл дээр эзний өмнө үнэхээр би таныг таниуг гэх юм бол хоёр дахь зүйл дээр нь танаар дамжуулан тэр сайн мэдээг тунхагласнаар 2015 оны 7 сарын 12-ны өдрийн 2 цаг 55 минутанд би өөрийн зарцаар дамжуулан цорын ганц мөнхийн эзэн байдаг юм а түүний хүү Есүс Христ таныг аврахаар ирсэн юм а гэдэг баярт мэдээг тунхагласан. Тэгэхээр танд бүр шалтгаан байхгүй гэж хэлэх болно. Тэгвэл бид түүний гайхамшигт үннийг зоригтойгоор тэр бүх бүтээлд нь тунхаглах ёстой юм а. Тэгвэл ариун сүнсний хамгийн чухал тэр мөн чанар бол тэр баярт мэдээг, тэр сайн мэдээг тунхаглах мөнхийн зорилготой юм а. Тэгвэл та өөрийнхөө бүхий боломж дотор эзний баярт мэдээг бусдад тунхаглаарай.
Тэгвэл нэгдүгээр тунхаглал бол сайн мэдээний тунхаглал байна. За тэгвэл дараагийн хэсэг дээр намайг илгээсэн нь олзлогсдод эрх чөлөөг тунхаглах. За энэ олзлогсод гэдэг маань одоо шоронд байгаа хүмүүсийг чөлөөлнө гэсэн үг. Эсвэл тухайн нэгэн боолчлол дотор одоо бүслэгдсэн байгаа тэр ард түмнийг та үнэхээр мундаг баатар болж одоо чөлөөлнө гэсэн үг. Энэ юу гэсэн үг юм бол? Олзлогсдод эрх чөлөөг тунхаглах. За тэгвэл миний дотор байгаа тэр ариун сүнс энэ дэлхийг маш олон хүмүүс олзлогдсон, гимд олзлогдсон, муу зуршилд, муу муухай зүйлд олзлогдсон байт юм а. Тэгвэл тэр бүгдээс эзэн танаар дамжуулан чөлөөлөх болно. Энэ бол чөлөөлөлтийн тунхаглал. Та бодсож болох юм, би хүмүүсийн амьдралыг яаж өөрчилж чадах юм бэ гэж. Тэр энэ архин донтцсон, энэ харт амхин донтцсон, энэ муу муухай зүйл донтцсон энэ хүмүүс яаж өөрчлөгдөх юм? Харин таны дотор байгаа ариун сүнс үнийг хийж чадах болно. Та тэр газарт очиж үнэхээр түүнд өөрийгөө зориулж үйлчлэх үед, та тэр хүний төлөө залбирах үед тэр хүний амьдрал өөрчлөгдөх болно. Яг бол олзлогсдыг эрх чөлөөг тунхаглана гэсэн юм. Танаар дамжуулж. Тэгвэл өнөөдөр энэ дэлхийн үнэхээр маш олон агуу хүмүүс тэр хүний амьдрал, тэр боолчлоос нь, тэр олзлогсдоос нь, тэр хавханд орцсон мэт байдлаас, шоронд орцсон мэт амьдралаас нь чөлөөлж чадахгүй. Харин тэр ариун сүнстэй эзний тослогдсон тэр нэгнээр дамжуулан тэр чөлөөлтийг хийх болно. Тэгвэл та тэр хүмүүсийн араас явах юм бол тэр хүмүүсийн төлөө өөрийнхөө амьдралыг зориулах үед тэдний амьдрал чөлөөлөгдөх болно. Тэгвэл энэхүү шалтгааны улмаас би 24 жилийн өмнө 21 аймгаар сайн мэдээг тунгалахаар явж эхэлсэн. Маш олон хүмүүсийн амьдрал чөлөөлөгдсөн. Олзлогсдоос тэд эрх чөлөөнд гарсан. Гайхамшигтай. Тэгээ энэ зүйлийг бид өөрсдөө хийхгүй, харин эзэн өөрийн ариун сүнсээр дамжуулан хийдэг юм а. Тэгвэл өнөөдөр бид Монгол үндэстнийхаа үнэхээр олзлогдсон мэт амьдралтай байгаа хүмүүсийн төлөө бид залбирах ёстой. Бидний залбирлаар дамжуулан тэр газар чөлөөлт ирэх болно. Тэгээ тэр газар та тэр үгийг тунхлах ёстой. Тэр тунхаглалаар дамжуулан тэд чөлөөлөгдөх болно. Тэгээ тэр газарт та өөрийнхөө хайрыг зориул. Тэр зориултаар дамжуулан тэр ард түмэн эзний өмнө босгодох болно. Тэгвэл ариун сүнсний хамгийн гол хийхийг хүсэж байгаа зүйл нь тэр чөлөөлмөр байна. Тэр олзлогсдыг үнэхээр чөлөөлж тавьмаар байна. Муу ариун сүнс өдөр их тусам хүмүүсийг үнэхээр хавхулж байна. Муу ариун сүнс өдөр их тусам хүмүүсийг боолчилж байна. Тэр өөрийн тэр муу муухай зүйлс дотор хорж байна. Харин үүнд эзний ард түмэн өдөр болгон тулалдаанд үнэхээр давшилтанд байх ёстой байгаа. Бид өдөр болгон хүмүүсийг чөлөөлж байх ёстой байгаа. Харин бид энэ чөлөөлөлтийн энэ үндэс болсон тэр эрх мэдлийг бид ерөөсөө хэрэгжүүлэхгүй байгаа. Ерөөсөө энэ бүхнийг хийж чадахгүй байгаа. Тэгвэл өнөөдөр ганцхан Бурхан өөрийн хүмүүсээр дамжуулан улс үндэстнийг чөлөөлдөг. Та тэгж бодж болох юм. За Монголд нэг маш сайн улс төрийн тогтолцоо. Монгол орныг энэ муу муухай зүйлээс чөлөөлнө. Энэ архихгүй Монгол хөдөлгөөнийг за тодорхой нэгэн эрх мэдэлтэй хүн гарч ирж энэ хөдөлгөөнийг өөрчлөндөө гэж бодож иж болох юм. Эсвэл энэ ядуурлаас энэ бууруулж болно. Энэ муу муухай одоо гим нүгэл энэ өвчнгөөс чөлөөлж болно гэж та бодож иж болох юм. Гагцхүү Бурхан өөрийн ариун сүнстэй яг л ариун сүнсний тэр гол үүрэг нь тэр олзлогсдыг эрх чөлөөнд гаргах үүрэгтэй. Тэгвэл таны дотор тэр ариун сүнс байгаа. Тэгвэл та ариун сүнсэнд тэр эрхийг өгөх хэрэгтэй байна. Харин та өөрөө энэ бүгдийг хаадаг. Энэ бол чадахгүй, энэ бол боломжгүй. Харин эзэн танаар дамжуулан түүнийг чөлөөлөх болно. Тэгвэл
Энэ үндэстэн төдийг бусад үндэстнүүдийг эзэн таниар дамжуулан өөрчлөж, шинжилж, чөлөөлж өөрийнхөө сүр хүч дотор авчрах болно. Энэ бол танд боломжтой. Өөр хүмүүст боломжгүй. За тэгвэл тунхаглалын 3 дахь зүйл нь сохруудад хараа оруулах гэсэн. Өнөөдөр маш олон хүмүүс маш олон зүйлийг харж байгаа гэж бодож байгаа. Өнөөдөр хүмүүсийг бардам зан нүдийн сохолж байна. Ийд баялаг нүдийн сохолж байна. Шинжлэх ухааны маш олон тэр онолууд нүдийн сохолж байна. Амьдралын хэв загварууд нүдийн сохолж байна. Тэд өөрсдөө маш олон зүйлийг харж байгаа гэж бодож байгаа боловч үнэхээр харж чадахгүй байна. Харин тэдний нүдийг нь та нээх ёстой. Тэгвэл энэ бол ариун сүнсний өөрийнх нь ажил. Тэгвэл таниар дамжуулан тэдний хүмүүсийн үнэхээр сүнсний мэлмий гих болтугай. Тэд үнэхээр амьдралынхаа утга учир мөн чанарыг үнэхээр олох болно. Юуны төлөө амьдрах ёстой юмгийг харах болно. Тэгвэл энэ зүйл нь ариун сүнс өгөгдсөн үүрэг нь эрх мэдэл нь байна. За тэгвэл 4 дахь тунхаглал нь дарамтны байрстыг чөлөөлнө гэсэн байна. Тэгээд эзний тааламд жилийг тунхлаа. Эдгээр 4 зүйл дарамтны байрстыг чөлөөлнө гэж. Тэгвэл өнөөдөр хүмүүс таны нүдэнд жирийн юу ч болоогүй юм шиг харагдаж магадгүй. Харин яг та тэр хүнтэй нэг-нэгийн харилцаа дотор маш удаан ярилцаж үзэх юм бол тэгэд асар их дарамттай байх болно. Тэд дарамтаас чөлөөлөгдөж чадахгүй байгаа. Тэд дэндүү их ачааг өртсөн байгаа. Тэгвэл таниар дамжуулан тэр дарамтанд орцсон байгаа хүмүүсийг тэр ачаанаас нь чөлөөлөх болно. Түүнийг эрх чөлөөнд нь гаргах болно. Өнөөдөр энэ улс үндэстэнд маш олон дарамт байна. Санхүүгийн дарамт, ёс заншлын дарамт, эрх мэдлийн дарамт, гмийн дарамт, худал хуурмаг шүтээний дарамт, дэндүү их зүйл дарамт. Тэгвэл энэ дарамтнаас нь бид чөлөөлөх болно. Бид тэднийг чөлөөтэй алхуулах замыг нээж өгөх болно. Тэгвэл өнөөдөр эзэн энэ улс үндэстний 4 тунхаглалыг таны гарт өгсөн байна. Тэгвэл та өдөр болгон үнэхээр сайн мэдээг тунхаглаж, та үнэхээр тэр олзлох стыг чөлөөлж, сохруудыг хараа оруулж, дарамтнд байрсыг чөлөөлж, эзний тааламж жилийг тунхаглаж байх та тушаалыг эзнээс авсан юм аа. За би Оросын Новый Кузнецк гэж хотод очив. За Новый Кузнецк гэж хотод Team Challenge-ийн хөтөлбөр явагддаг. Энэ болохоор 1.8 жилийн хөтөлбөр. За тэгээд тэр хөтөлбөрт тэр Новый Кузнецк төдийгүй Кемерово хотын бүх хүмүүс тэнд хүүхдүүдээ, нөхрөө, эхнэрээ, найзаа тэр арга хэмжээнд оролцуулах гээд маш их дараалтаа гэж ярьсан. Тэр нь юу вэ гэвэл тэр газарт үнэхээр хар тамхинд донтцсон, архинд донтцсон тэр хүмүүсийг хүмүүжүүлдэг. Яг 1.8 жилийн дараа тэр хүмүүс энэ бүхнээс бүрэн чөлөөлөгдсөн. Тэгээд чуулганд үйлчилдэг. Ийм үйлчлэлийн яг Христийн цуглаан яг энэ үйлчлэлийг хариуцаж давхар хийдэг. Тэр нутагтаа үнэхээр нэр хүндтэй болцсон. За тэр үйл ажиллагааны ажилтаа танилцахаар очсон. За гэтэл эхний 1 дэх шатны ангид ингээ орсон чинь яг шоронд байгаа шиг төмөр торонд хүмүүсийг хорцсон тийм анги руу орсон. Хөөх энэ юу болж байгаа гэсэн. Наа чи анх шатны хүмүүс. Яг үл хар тамхин донтцсон, архин донтцсон. Үнэхээр хүнд. За ойлголоо. Тэгээд дараа нь 2 дугаар төвшинг орсон чинь тийм тормор байхгүй. Дандаа тийм анги кабинет байсан. За 3 дугаар төвшингээд орсон. 3 дугаар төвшин болохоор дандаа ажлын байр байсан. За тэр ажлын байрт нь блокийн үйлдвэр, за тэр мужааны цех, төмрийн цех, за тэр үхрийн ферм, гахаан ферм, за хоньных тэр Кемерийн маш том юм талбай, маш том газартай. За тэгээд эмэгтэйчүүд нь ойдлих, за дээр нь гоо сайхны зүйлт, эмэг зүйлтний хэсэг, за хийм цэвэрлэг. Тэгээд тэр гол тэр үйлчлэг хариуцсан дарга нь энэгээр бид энэ
хоттой бол нэлээх тодорхой хэмжээний бас орлого олдог, нэр хүндтэй болцсон гэсэн. Хүн болгон бүгд өөрийн гэсэн ажилтаа. Тэгээ тэр олсон орлогоор нь тэр хүмүүст дахиад хадгаламж нээсэн. За тэгээд нэг цехтэр орсон чинь банш буусны цех байсан. За тэгээд тэр банш буусны цехт нь эмэгтэйчүүд нь дандаа чимэгтэй, эрчүүд нь болохоор махын татдаг, сонгны найрлагдаг, тэгээд хөлдөөгчөнд нь хийдэг, за борлуулдаг. Тэгээд кимерүүд төдийгүй тэр Новый Кузнецк хотод тэр баншны цех алдартай болсон байсан. Тэгээд тэр нь болохоор Дублоны гад гэдэг нэртэй байсан. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр тааламжит жил гэсэн утгатай. Тэгээд би тэр цехийн одоо хариуцж байгаа удирдагчаас нь асуусан. Яагаад тэ тааламжит жил гэж та нар энэ нэрийг өгсөн юм бэ? За тэгээд тэр тааламжит жил гэдэг тийм бүр компани байгуулсан. Дээр нь тэнд даавны одоо бүхий л дааваар хийдэг ойдлын цех нь бас тэр нэртэй. За тэгсэн тэр удирдагч нь хэлсэн. Миний амьдрал боолчлогдсон. Ямар ч ирээдүй байхгүй тэр үед эзэн миний амьдралыг чөлөөлсөн. Намайг эрх чөлөөтэй болгосон. Намайг баяр хөөртэй болгосон. Тэр муу мухай зүйлсээс намайг аварсан. Өнөөдөр би энэ газарт эзнийг үнэхээр тунхаглахаас өөр аргагүй. Тэгэд би түүний тэр тааламжит жилийг би тунхагланаа. Тийм учраас бид энэ нэрийг өгсөн гэж хэлсэн. Яг бидний амьдралыг өөрчилсөн. Тэгээ бид бүгдээр дамжуулан эзэн алдаршна гэж. Тэгээд Дублоны гад гэж нэр өгсөн байсан. Тааламжит жил. Тэгээд тэр газартаа үнэхээр орлоготой. Тэгээд тэр газарт хүмүүс амьдрал нь өөрчлөгдсөн. За тэгээд Христийн тэр Новый Кузнецкийн цуглаанд нь очисон. Тэгээд цуглаанд нь очиод 1500 үнэтэй цуглаан байсан. За тэгээд чуулганы пастор хэлсэн. Одоо манай Магдалины баг хардаа. За тэдний дөрөв энэ тим челленжээр орсон шүү дээ. Яг тэдний ингээд төрхийг харах юм бол ингээд хамарна ингээд мөрий. Өмнө үнэхээр амьдрал нь ямар ч утга учиргүй. Хинч биш тийм нэгэн байх. Ерөнхий тийм дүр төрх нь бол харагдаж ирсэн. Харин тэд эзнийг магтаж байсан. За одоо манай чуулганы үйлчлэлийн албан энэ тим челленжийн үйлчлэлээр орсон энэ тэдүү хүн байна. Тэд байна. Тэд бүгд чуулганы хамгийн чухал үйлчлэлүүдийг ард зогсож ирсэн. Тэр ядуус туслах багийг энэ хүн удирддаг. За гудамжинд ингээ хэвтээ нүгээр ямар ч гэр оронгүй болсон хүмүүс манай энэ багийнхан бас дандаа голцоо дандаа тэр тим челленжд байсан багийнхан бүгд хамгийн тэр хүнд хэсгүүдээр тэд өөрсдийгөө зориулж ирсэн. Тэгээ үнэхээр тэр газар нутагт өөрчлөлт сэргэлт ирж ирсэн. Тэгээ тэр ойр орчмын ах トゥ нар бүгд тэр арга хэмжээнд хүүхдүүдээ, найз нөхдөө, өөрийнхөө хамгийн ор дотны хүмүүсээ оролцуулах хүсэж байгаа. Ер нь тодорхой багтаамжтай бас илүү хүмүүсийг авч чадахгүй. Тэгээ түүгээр дамжуулан тэр газар нутаг өөрчлөгдөж ирсэн юм аа. Тэгвэл өнөөдөр эзэн таны дээр байна. Эзэн өөрийнхөө ариун сүнсийг танд өгсөн. Энэ ариун сүнсээр дамжуулан миний үндэстэн өнөөдөр сэргэх болно. Миний үндэстэн өөрчлөгдөх болно. Тэгвэл энэ эрх нь өнөөдөр таны дотор байна. Тэр ариун сүнс өөрөө тэр бүх анх зүйлийг хийх болно. Тэгвэл таныг энэ дөрвөн зүйл дотор үнэхээр тунхаглаж амьдраа гэж эзэн өнөөдөр ятгахж байна. Тэгвэл та тэр өөрчлөлтийг хийх болно. Тэгвэл бид энэ үеийнхэнд бид эзний алдрыг хармаар байна. Энэ үеийнхэнд энэ Монгол үндэстэнд хийж байгаа Бурхны алдрыг хармаар байна. Улмаар бид хамаг Монголд хийж байгаа Бурхны алдрыг хармаар байна. Бусад үндэстнүүд тэр ладын шашинтай, бөөгийн шашинтай, буддын шашинтай, шашингүй үзэлтэй, мухар сүсэгтэй тэр арт түмэнд өөрчлөлт хийж байгааг хармаар байна. Яг нь тэр өөрчлөлтийг эзний зөвхөн ариун сүнсэл тэр агуу зүйлсийг хийж чадах болно. Яг нь тэр ариун сүнс бол өөрөө Бурхан. Тэр Бурхан өөрөө та нарын дотор амьдарч байна. Тэгвэл та түүнд тэр тунхаглах тэр үн цэнийг нь зөвшөөр. Тэгвэл энэ дөрвөн тунхаглал өнөөдөр таны дотор одоо ч гэсэн ирэх нь байна. Та тэр газар ч хүнд та сайн мэдээ тунхаглахад тэд гимших болно. Та тэр хүмүүсийн дотор байгаа тэр муу муухай тэр боолчлоос нь түүний амьдралын орон занаас гараг тушаах тэр үнэхээр муу сүнс зайлах болно. Түүний нүдийг нээгдэх болно. Энэ дарамтнаас чөлөөлөгдөх болно. Тэгээд та тэр гайхамшгүүдийг өөрийн амьдралдаа үзэх болно. Энэ бол боломжтой.
Тэгвэл та энэ гэрлийг тусахаар дуудагдсан. Өнөөдөр ариун сүнс таны дээр байна. Бүр таны дотор амьдарч байна. Тэр таныг тосолсон. Тэгвэл ариун сүнсний тэр мөн чанар нь энэ зүйлсийг хийхээс өөр аргагүй. Тэр үүнийг яарах болно. Үүний төлөө тэр үндсийг утга учир нь байна. Харин та түүнд нээлттэйгээр тавьж өг. Тэр гайхамшиг бүтээх болно. Тэгвэл өнөөдрөөс эхлэн би тунхаглаж байна. Танаар дамжуулан миний ард түмэн, миний үндэстэн өөрчлөгдөх болтугай. Та явсан газар болгондоо тэр гайхамшигыг Есүсийн нэрээр хийх болно. За тэгвэл энэний нэгэн тэмдэг болгож би яг Библиэлд болсон түүхийг би дуудъя. Тэгээд өнөөдрийн сургаалын хэсгийг ингээд төгсгөх болно. За Үлс номын 8 дугаар бүлэг. За би үүнийг үнэхээр дуудах дуртай. За 8-ын би 4-өөс уншаадах юм. Дархсан хүмүүс явсан зүг бүрдээ үгийг тунхагласаар байв. Филипп Самарын хотод ирж оршин суугчид нь Христийг тунхаглав. За энэ дээр хэлсэн байна. Хүмүүс явсан зүг бүрдээ тэр Христийг тунхаглаж байсан байна. Тэгвэл өнөөдөр энэ газарт бид явсан зүг бүрдээ өөрхөн амьдарч байгаа газартаа хийж байгаа тэр бүх орон зайдаа Христийг тунхаглах болно. Харин тэр тунхлаар дамжуулан юу болсон юм бэ? Харъя. Христийг тунхаглав. Хурсан олон Филиппийн үйлдэж байсан тэмдгүүдийг харж түүнийг сонсож санал нэгтэйгээр яриаг нь анхааран чагнаж байлаа. Учир нь бузар сүнсэнд эзлэгдсэн олон хүмүүсээс тэдгээр нь зайдахдаа чан дуугаар хашгиран гарч байлаа. Саа өвчтөй болон доглон олон хүмүүс эдгэрч байв. Тэр хот үлэмж баяр баясгалтай байваа. Тэгвэл үнэхээр Христийг тунхлах үед 3 тэмдэг ирсэн байна. Нэгдүгээрт тэр газарт өвчтөй байсан хүмүүс бүгд эдгэрсэн. Тэр газарт байгаа тэр мойрын сүнсний маш олон шүтэн худал хуурмаг зүйлсүүд зайлсан байна. Тэгээ гуравт нь тэр газарт хүн болгон баяр хөөртэй болсон. Өнөөдөр таны эргэн тойрон байгаа ойр дотны хүмүүс ах トゥ хамаатан садан дүүд миний уулс үндэстэн баяр хөөртэй байна уу? Өөрийн ирэхгүй цаанаас инээж байна уу? Энэ бол нэг тэмдэг. За тэгвэл таны эргэн тойрон байгаа хүмүүс дотор маш олон хүмүүс өвчтөй байвал энэ бас танд харуулж байна. Тэгвэл та ариун сүнсний Христийн гайхамш тэр үгийг тунхлах газарт тэр газарт эдгэрэл явагдах болно. Хүний бие болон сүнс оюун санааны эдгэрлүүд явагдах болно. Тэгээ тэр газарт тэгвэл таны эргэн тойрон байгаа газарт янз бүрийн худал хуурмаг шүтэн, шашин, мухар сүсгүүд байна уу? Тэгвэл тэд өөрөө ирэхгүй тэд байж чадахгүй тэд зайлах болно. Яагаад тэр зүйл болов? Яагаад тэгвэл таны дотор тэр эрх мэдэлтэй тэр эзэн өөрөө хамт байна. Тэгвэл та тэр агуу зүйлсийг хийх болно. За одоо би нэг зүйлийг хэлье. За энэ хантаасны гар ингээд дээшээ болоод байгаа юм уу? Миний гар дээшээ болж байгаа юм уу? За нэгүгээр хэлэх юм бол миний дотор тэр эзэн өөрөө байна. Тэгээ тэр эзэн хөдлөх үед миний бүх бие яг түүнийг дагаж хөдлөнө гэсэн үг. За би өөр баталгаатай нэг маш том би та бүхэнд тэмдэг болгож нэг илэрхийлэг үзв. За түрүүн өмсчихсэн бэлиний надад солгоо гарын бэлийг өгөхгүй юу? Бэли байна уу? За энийг би тэмдэг болгож өгмөр байна. За энэ бэли бол за та бүхэн энийг тэмдэг болгож аваа. Өнөөдөр би ариун сүнсний тэр хүч чадлыг өнөөдөр үүгээр би та бүхэн тэмдэг болгож харуулмаар байна. Энэ бэлийг ганцаараа юу ч хийж чадахгүй. Хүмүүс тэгж боддог. Энэ бэлийг халтар учраас л энэ юу ч хийж чадахгүй гэж боддог. Тэгээ хүмүүс гаднах байдлаа угаа цэвэрлэх гэж оролддог. За энэ ерөөсөө үгэнд орохгүй. Али бэли чи энэ номыг бариатгаач гэд би тушаал өгсөн чинь үнийг гүйцэтгэж чадахгүй. Гагцгүй ямар тохиолдолд энийг өмсөх хэрэгтэй. Тэгвэл энэ бэлиний дотор гар орсон. Яг үүнтэй адилхан миний дотор Бурхны ариун сүнс миний дотор орсон. За одоо гар юу хийхийг хүсэж байна?
тэр бүхнийг Бээли өөрөө хийх болно. Өнөөдөр энэ энийг өргийг бол үнэхээр өргөх болно. Тэгвэл энийг Бээли адилхан өргөнө. Энийг үнэхээр хүчтэй зохийг бол Бээли бас зохих болно. Тэгвэл гар юу хийх хүсэж байна? Түүнийг Бээли өөрөө хийх болно. Тэгвэл өнөөдөр эзний ариун сүнс өнөөдөр таны дотор байна. Танаар дамжуулан үндэснүүдийг өөрчлөмөр байна. Танаар дамжуулан гэр бүлүүдийг өөрчлөмөр байна. Танаар дамжуулан хувь хүмүүсийг өөрчлөмөр байна. Яг бол түүнд бүх эрх нь байгаа. Тэр гайхамшигтай зүйлсийг таны амьдралаар дамжуулан хийх болно. Таны амьдралыг үнэхээр ялгуулсан байхыг хүсэж байна. Таны амьдрал хүчтэй байхыг хүсэж байна. Таны амьдрал яавал алдартай байхыг хүсэж байна. Яг бол таны дотор тэр эзний ариун сүнс байна. Яг бол Есүс Христ бол цорын ганц Бурхны хүү. Тэр бидний аврагч хийцэн тэр үхлийг ялан диж 3 өдрийн дотор дахин амьдсан гэж та зүрх сэтгэлдээ итгэсэн. Тэр итгэлээр дамжуулан өнөөдөр таны дотор тэр ариун сүнс буцалж байна. Зөвхөн танаас тэр тушаал хүлээж байна. Тэр бүх зүйлсийг хийх болно. Тэгвэл өнөөдөр тэр яруу алдрыг та эзний өмнө авцраач. Тэр гайхамшигтай зүйлсийг эзний өмнө өргөөч. Та үндэснүүдийг эзний өмнө авцар. Үндэснүүдийг эзний өмнө өрг. Үндэснүүдийг эзэнд алдар болгож хамгийн дээд тэр орон зайд нь авчир. Яг энэ үүрэг ариун сүнсэнд олгогдсон. За тэгвэл өнөөдөр би энэ тэмдгийг танд үзүүлж байна. Та бүхэн өнөөдөр миний ярьсан бүх зүйлсийг мартаж магадгүй. Би мартныг дэмжиж байгаа. Харин та миний энэ гарыг та мартах ёсгүй шүү. Яг бол та энэ Бээлийн харин таны дотор өнөөдөр эзний яруу алдартай сүнс таны дотор байна. Тэр сүнс юу хийхийг хүсэж байна? Түүнийг Бээли хийх болно. Энэ гар юу хийхийг хүсэж байна? Түүнийг Бээли хийх болно. Тэгвэл Бээлийн тэр хүч байгаа юм биш. Түүний дотор байгаа түүнд хүч нь байгаамаа. Тэгвэл та түүнд энэ бүхнийг зөвшөөр. Тэгвэл бид энэ үеийнхэнд эзний алдрыг хармаар байна. Тэгвэл Монгол энэ улс маань ерөөгцөн байхыг бид хармаар байна. Монгол улсад байгаа тэр бүх муу муухай тэр зүйлсүүд байхгүй болсон байхыг хармаар байна. Өнөөдөр тэр Монгол оронд ямар ч өвчнгүй байхыг бид хармаар байна. Монгол орн баяр хөөртэй байхыг хармаар байна. Амар амгалан байхыг хармаар байна. Бид үнэхээр хүч чадалтай байхыг хармаар байна. Тэгвэл өнөөдөр яагаад миний ард түмэн өнөөдөр өдрөөс өдөрт тэгвэл баяр хөөрөө алдаж байгаа юм бэ? Өдөрөөс өдөрт яагаад хүн болгон өвдөж байгаа юм бэ? Өдөрөөс өдөрт яагаад хүн бүхэн муухай сүсгэнд автаж байгаа юм бэ? Өдөрөөс өдөрт яагаад тэд муу зуршлуудад боочлогдож байгаа юм бэ? Яагаад гэвэл ариун сүнс өнөөдөр ажиллаа хийхгүй байна гэсэн үг. Тэгвэл тэр ариун сүнс ажиллаа хийхгүй байгааг хамгийн том шалтгаан нь өнөөдөр миний дотор амьдраад байна. Харин тэр бүх зүйлсийг би өнөөдөр гаргаж тавихгүй байна. Тэгвэл өнөөдөр миний дотроос ариун сүнс өөлж байгаа. Би энэ үеийнхэнд би Монголыг алдар болгож чадна. Энэ үеийнхэнд би Монголыг үндэстнүүдийн өрөөл болгож чадна. Энэ үеийнхэнд би Монголыг бүх дэлхийг өөрийн алдар болгож бүх үндэстнүүд түүндөө ирэх тэр алдрыг ч би хийж чадах. Тэр сүнс өнөөдөр таны дотроос өөлж байна. Тэгвэл түүнд боломжийг өг. За тэр бүгдээрээ хамтдаа бичээсийн яг 18-аас 19-ийг хамтдаа зүрхэндээ гараа тавьж байгаад бүгдээрээ тунхаглая. Би таны амьдрал үнэхээр утга учиртай үн цэнтэй байхыг үнэхээр ятгах байна. За эхлэе. Эзний сүнс над дээр байна. Учир нь сайн мэдээг ядуус дэлгэрүүлгэж тэр намайг тусалсан юм. Тэр намайг илгээсэн нь олслогчдод эрх чөлөөг тунхаглах, сохруудад хараа оруулах, дарамтнд байгстыг чөлөөлөхийн сацуу, мөн эзний тааламжид жилийг тууглахын тулд болоо. Эзний ард түмэн, та үнэхээр өөрийнхөө амьдарч байгаа газарт эзний тааламж жилийг тунхаглаач. Энэ газарт эзэн байдаг юм аа. Мөнхийн сүр хүчтэй эзэн миний дотор амьдрд юм аа гэдгийг харуулаач. Тэгвэл та өөрийнхөө улс үндэстний хамгийн тэр өндөрлөг тэр толгод дээр зогсож байгаад
Мөнхийн сүр хүчтэй эзэн энэ ард түмнийг юруусан юм а гэж. Энэ ард түмнийг юрууд юм а гэдгийг та тунхаглаач. Энэ бол зөвхөн таны дотор байгаа тэр сүр хүчээр л хийгдэх болно. Тэгвэл танд тэр яруу алдар анх итгэсэн тэр л цагаас өнөөдөр ч гэсэн тэр тантай хамт байна. Тэр эцэс хүртэл хамт байх болно. Тэр таны хизээч орхихгүй. Тэгвэл өнөөдөр бид зүрх сэтгэлдээ эдгээр зүйлсийг тунхаглаж байна. Тэгэд би тодорхой цаг хугацааны дараа миний арт түмэн, миний үндэстэн ерөөгцөн байхыг би харах болно. Тэгвэл миний амьдрал өвгний төлөө дуудагдсан. Яагад бол миний дотор тэр ариухан сүнс, тэр яруу алдартай сүнс, гайхамшигын сүнс, сүр хүч чадалтай сүнс амьдарч байна. Тэгвэл тэр миний дотор байгаа бол үнэхээр хөдөлгөөсөөр харахгүй. Тэгвэл миний амьдрал болох тэр гайхамшигыг би Есүс Христийн нэрээр тунхаглаж байна. Миний арт түмэн үнэхээр өөрчлөгдөж, шинжлэгдэж, сүр хүчтэй болох болно. Тэгэд надаар дамжуул мөнхийн сүр хүчтэй эзэн байдгийм а гэдгийг бүх үндэстнүүд мэдэх болно. Түүнхээр ерөөлийг авсан, хайр инэрлийг хүртсэн нэг ингэж хүн болгон хэлэх болно. Тэр сүр хүчтэй, яруу алдартай эзэн юм а. Мөнхийн сүр хүчтэй эзэн минь, гайхамшигын дотор зогсогч, цорын ганц бурхан минь. Өнөөдөр бид дөрвөн тунхаглалыг зарлж байна. Хийх эзэн минь. Та надаар дамжуулан үнэхээр үхлийг устгах, хүн бүрийг гэрэлд авчрах, авралд авчрах сайн мэдээг тунхлах болно. Надаар дамжуулан тэр олзлох стыг, дарамтанд байх стыг чөлөөлөх болно. Надаар дамжуулан тэр сохруудыг хараа оруулах болно. Улмаар эдгээр зүйлсийг хийснээр мөнхийн сүр хүчтэй эзний тэр тааламж жилийг, яруу алдартай жилийг, гайхамшигтай жилүүдийг, сүр хүчтэй жилүүдийг надаар дамжуулан та тунхлуулах болно. Яг бол эзэн амьд тэр алдарших болно. Эзэн өөр оршин байна. Яруу алдрыг надад зөвшөөрсөн. Таны нэр миний амьдралаар дамжуулан алдаршиж, дээдлэгдэж, хүндлэгдэх болтугай. Таны хайртай хүү Есүс Христийн нэрээр. Амен.